Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон нийгмийн хүлээлт таны бодол, сэтгэл хөдлөл нөлөөлж байна уу? Safe Space podcast таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны Safe Space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. Safe Space podcast-ийн хөтөлбөр хөтлөгч Ариун Санаа, сэтгэл зүйч Өрийн Туяа миний бие. Өнөөдрийн мэндийг хүргье. Энэ удаагийн дугаарт маань хосын харилцаатай холбоотой загтлууд ирсэн байгаа. Тэгээд эхний загтлыг уншъя. Сайн байна уу? Би 22 настай, эрэгтэй. Өнгөрсөн жил нөгөө ангийнхаа охинтой танилцаад үргэсэн юм л да. Түүнийг намайг сонирхохоос өмнө би түүнийг удаан харж авсан. Хамтдаа цагийг хөвгөлтэй, бас үр бүтээлтэй, жаргалтай өнгөрөөгөөд яг 8 сар болсон байна. Хин хиний маань хувьд анхны үерхэл байсан юм. Тэгээд 14 хоногийн өмнө найз охин маань гинтэл зайгаа бариад тайлбарлахдаа гэр бүлтэйгээ холбоотой хүнд явдлаа надтай хуваалцаж чадахгүй, намайг ойлгохгүй гэж хэлсэн. Надад итгэхгүй байгаад нь гомдоод ойлголцохыг хүсэхгүй явж байтал удалгүй найз охин маань салах шийдвэрээ дуулгасан. Нэг сургууль болохоор үе үе тааралддаг, харахгүй царайлаад өнгөрөхийг хичээдэгч дотроо үргэлж анзаардаг. Гэхдээ яг үнэндээ тэр хүн миний анхны хайр гэж хэлж болох хүн юм. Эхэндээ хаягдчихсан юм шиг санагдаад уур хүрдэг байсан ч одоо тэр хүнгүүгээр цаашаа амьдрын гэхээр төсөөлөгдөхгүй байна. Ирээдүйд ийм их хайрлсан хүн гарч ирэхгүй гэж санагдаад эргээд нийлмээр байгаа ч хүчилж зовоомооргүй байна. Саснаасаа хойш алхахгоо лууж тамхинд хүртэл орсон. Мартаж чадахгүй байна. Яавал түүнийг мартах вэ? Яаж дэрдэх вэ? Зөвлөгөө өгөөч. Цаг зав гарган унсанд маш их баярлалаа. Анхны хинхийнийхээ анхны үерхэл тэгээ дээрэс нь удаан харж авсан гэхээр баг краш нь байсан. Болж таарч байгаа шиг байна. Тэгээд 8 сар үерсэн гэдэг чинь бас нэлээ хугацаа штэ тий. Баг богинохон хугацаа бол биш. Тий. Тэгээд ийм одоо сэтгэлийнхаа зүйлийг бичиж авалсан. Загтлын ирүүлсэн хүндээ маш их талархлаа. Тэгээд яг анхны хайр, ялангуяа анхны салд бол хүн бүрийн амьдрал маш хүн дээр тусдаг байх гэж бодож юм. Тэгээд бас анхны хайр минь гэж хэлж болох хүн гэхээр нэлээд гүн гүнзгий татагдаж хайрлсан байх. Тэгээ яхахгүй сална гэхээр нөгөө өнгөрсөн сайхан турсамжууд бас байгаад идэг. Тэгээд айгу ойлгож байна. Бас амьдралдаа нөгөө туулаад гарч исэн болохоор яг миний хувьд гэхэд жишээ нь яг энэ нөхцөл байдал айгу төстэй нөхцөл байдалд орж исэн юм байна. Гэтэ эрэгтэй хүний хувьд яг арай өөрч иж магадгүй. Тэгээд би яг энийг өөрөө ямар ч сэтгэл зүйчгүйгээр гэх юм уу нэг одоо move on гэж ярьдчихтэй сэтгэлээ тавьж авалж нэг хэвийн болох гэж бас 3 жилийг зарцуулж исэн. Тэгэхээр яг сэтгэл зүйчийнхаа хувьд одоо яг ингээд мэрэгжлийн зөвлөгөөгөөр одоо хандвал яг юу гэж хэлэх вэ? За сайн байна уу? За ямартайч бидэнд хандаж юуны өмнө хүчтэй байж өөртөө анхаарал тавьж бидэнд хандсанд баярлалаа. Тэгээд түнчлэн одоо бидний загтлын зөвлөмж бол нөгөө анхан шатны зөвлөмж бөгөөд бодит байдлыг одоо өөртөө нь ойлгоход чиглэсэн байдаг юм гэдгийг одоо юун төрөнд хэлэхэд зүйтэй баха. Яг л энэ ганцаарчилсан зөвлөгөө биш. Ганц загтал дээр тулгуурлаж зөвлөгөө өгч байгаа болохоор ерөөдөө бол энэ нь анхан шатны зөвлөгөө гэж ойлгоход болно. За тэгээд салалт гэдэг юу н хизээж амаргүй байдаг штэ тий бидэнд хин хэнийг хайрлна гэдэг хамгийн сайхан зүйл боловч заримдаа би түүнээс илүү өвдөлт мэдрэх үеуд цөөнгөө ерөөхдөө бол байдаг. Тий түрүүн яг хэлсэн шиг бид нэр анхны хайртайгаа уулзраад амар гоё баяртай байдаг ч гэсэн тий салсан тохиолдолд энэ өвдөлт нь илүү их одоо 1000 дахин одоо тий зүгээр зүйлшид 1000 дахин илүү их мэдрэгддэг. Гэсэн ч одоо тэр өвдөлтийг хүлээн зөвшөөрөө салсан хүнээ хүндэтгэх, уучлах, хамт өнгөрөөсөн дурсамжиндаа талархахаа мартаж болохгүй гэдгийг юм уу бас миний зүгээс хэлмээр байна. Яагаад гэвэл хүн хизээж бусдыг гомдоох зорилготой амьдрдаггүй шүү дээ тий. Харин өөрийн ертөнцийн өөрийн асуудлыг туулж амьдрахдаа гаргасан шийдвэр нь бусдыг өвдгөх магадaltaй байдаг. За тэгээ салтыг даван туулах товчхон зөвлөмж хүргэе. За сэтгэл хөдлөлөө өөртөө болон итгэдэг хүндээ илэрхийлээрэй. Энэ бол хамгийн ихний алхам гэж хэлж болно. Гунигсан сэтгэл хөдлөлөө нуух, дараах, түүнийг үгүйсгэх нь асуудлыг улам хүндрүүлээд идэг.
хэцүү зүйл тохиолдоход гуниглах нь байгалийн үзэгдэл шүү дээ. Тэ? Түүнийг эсэргүүцэх, үгүйсгэх боломжгүй байдаг. Тиймээс мэдэрч буй зүйлээ хүлээн зөвшөөрөөд мэдрэхийг өөртөө зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд хэдүүлээ нуугаа дараад үгүйсгээд байх тусам энэ нь одоо нэлээд удаан хугацааны турш сэтгэлийн шарах болж үргэлжлэх магадaltaй байдаг. За хоёрт нь хэм бол өөрийгөө дахин нээх. Энэ үед одоо эрэг байх гэж хичээх нь амаргүй байдаг. Тэгээд зарим талаараа бас оновчгүй зүйл эрэг байх гэж хичээгээд тахна. Харин үүний оронд шин зүйл сурах, өөрийн чаддаггүй байсан зүйлээс сурах гэж оролдох зэрэг өөрийн шин талыг хөгжүүлэхийг хичээгээрэй. Энэ нь таны амьдралд цаашид үргэлжлэсээр байх болно гэдэг урам зориг өгнө. Бид нар одоо нэг fake positivity гэх амар ярьдэн штэ тий. Өөрийн мэдрээд ээжэж амар эрэг байх гал хүчлээлээд. Гаднаа хүчтэй хүн байх гал. Тийм, гаднаа хүчтэй хүн байхгүй. Энийгээл баярлаж амшиж жүжиглээл. Тэр нь яг тэр үедээ зөв юм шиг санагдаж яг ингээд урт хугацаанд бол амар тийм яг түрний хэлсэн сэтгэлийн шарах гэж болж магадaltaй байдаг. За тэгээ нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох. Салсны дараа бид нар ингээд өөрсдийгөө тусгаарлах гаргадаг шүү дээ тий. Ер нь ингээд хүмүүс жоохон гониглахаараа тусгаарлаад байдаг шинжтэй байдаг. Хэдийн хугацаанд одоо нэг богино хугацаанд тусгаарлахын зүгээр яагаад гэвэл бид нар өөрсдийнхөө мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх цаг хэрэгтэй. Гэхдээ тэр чигээрээ удаан хугацаанд тусгаарлахыг сэтгэл судлаачид ер нь зөвлөдөггүй. Харин гэр бүл дотны хүмүүстэйгээ хамт байгаад тэдний дэмжлэгийг аваад нийгмийн нэгэн гишүүн гэдгээ мэдрэх нь хамгийн чухал байдаг. Би одоо нийгмийн нэг хэсэг штэ. Одоо нэг те нийгмийн нэг хэсэг штэ. Би гэр бүлийн нэг дотны хүн гэдэг ч юм уу те. Ийм байдлаар хүмүүсээс дэмжлэг авахыг ерөөхдөө бол нэлээ зөвлөдөг. За тэгээд сүүлийн зөвлөмж болохоор өөрийгөө улам ихээр хайрл гэж байгаа. Өмнө өөрийгөө хайрлаж анхаарч байгаагүй илүү их өөрийгөө хайрлахыг зөвлөдөг. Таны хувьд хамгийн үнцэнтэй зүйл бол та өөрөө гэдгийг бити мартаарай. Хин нэгийн таны амьдралаас гарлаа гэд та өөрийгөө алдаж огтоос болохгүй. Яагаад гэвэл энэ амьдралд хамгийн ихээр таныг хайрлах өөхөх хүртэл тань хамт байж явах юм бол та гэдгийг та үнэхээр өөртөө ингэж бодох хэрэгтэй. Тэгээд бие эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд те хувийн хөгжилд анхаарах замаар өөрийгөө хайрлах хэрэгтэй. Хамгийн сүүлд нь хэлэхэд бусдад болон өөртөө итгэх итгэлээ бити алтаарай гэж үсэ. За өөрөөдөө баярлалаа. Баярлалаа. Надаас нэг нэмэлт асуулт байна. Энэ хүү маань одоо эрэгтэй хүн болохоор бас нэг өөрийгөө хайрлах хайр гэдэг дээр эрэгтэй хүмүүс их юм юу хэмдэ наалтдаггүй ч юм уу байд юм шүү. Тэгээ миний одоор цахилын эзэн бас нэг сэтгэлээ бас нэг илэрхийлж чадахгүй байгаад бас нэг алахгүй л хэрэглэж тамхи хүртэл татсан гэдэг чинь. Тэгэхээр бас нэг олон яг энэ нөгөө юм түгээмэл сонсогддог байхгүй яг одоо сэтгэлийн шаналлаасаа болоод алахгүй л хэрэглэх тамхи татах зуршилтай болох гэх юм уу. Энэ юу нь яг зөв арга мөн үү? Яг ойрын хугацаанд тийм тусдим үг юм болов? За гоё асуулт байна. Ер нь гэхдээ нөгөө нэг алкогол хэрэглэх болон тамхи татах нь хүүсээр хамаардаггүй. Яагаад гэвэл хүн сэтгэлийн зовлон дундахаар хүн болгоныг одоо coping mechanism гэж байдаг шүү дээ. Тэр болгонд өөрөдөг. Тэгээ зарим хүмүүсийн болохоор яг ингээд яг тэр тухайн үеэ мартах гад согтууруулгандаа хэрэглэн илүү тийм масууруулах бодис хэрэглэн гэдэг утгаараа тэднийг ингээд мартах зорилгоор хэрэглэдэг байж болно. Сэтгэлээ уужруулах гэх юм да. Гэхдээ удаан хугацаанд энэ бол сөрөг нөлөө үзүүлнэхээс эрэг нөлөө үзүүлэхгүй. Илүү тийм юу мэдрээд яг яагаад байгаагаа өөртөөгөө ярилцаад ганцаараа байгаад ч юм уу те эсвэл тэмдэглэл хөтлөөд дотроо ингээд бичээд энэ байдлаар илэрхийлэх ёстой мэдрэмжээ. Эсвэл зүгээр амар тийм юу гэмдэ эерэг байдлаар салсан хүнтэйгээ буцаж уулзаад ярилцаж үзэх хэрэгтэй болов. Энэ бол одоо хүн болгон хийгээд чадахгүй. Гэхдээ үнэхээр сэтгэлийн хаттай үнэхээр яагаад гэдгийг ойлгомоор байгаа хүн бол очиж уулзах боломжтой. Яг яасан юм юу болохгүй болсон бол тий. Тэгээд илүү тийм яг юу болохгүй байгаагаа мэдчихэд зайгаа барьж авах илүү боломжтой байдаг хүмүүс. Зарим хүмүүсийн хувьд.
За тэгээд эрэгтэй хүмүүсийн хувьд гэх юм бол илүү тийм одоо нөгөө нэг сэтгэлээ нуудаг. Тийм өгөөсгдөг зүйлүүд зөндөө байдаг шүү дээ, тий. Энэ нь болохоор яг хөө бидний нөгөө нэг яг өсөж тойронсон орчин гэх юм уу та. Тий. Энэ зүйлээс болоод илүү их нөлөөлдөг. Айлын одоо тэр хүүгийн аав нь илүү их тийм тий. Би ноён нуруу байх хэвээр гэж үзээд ямар ч мэдрэмжээ илэрхийлэхгүй зөвхөн хатуу тийм зан арашинтай байсан бол хүн яг тэгж өсөх магадaltaй. Тэгээд яг хүүгэгүүлтэй охин гэсэн тэгж өсөх магадaltaй л гэдэг. Тэгэхээр яг өсөж буй орчин тойрон нэлийн нөлөөлдөг. Тэгэл одоо бидний бас одоо ингээл зургатаар хараад байгаа toxic masculinity гэж ярьдэн штэ тий. Бас амар тэгэл эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй. Уйлах хэрэггүй, мэдрэмжээ нуух хэрэгтэй. Тий, уйлал охин шиг гэж. Уйлал охин шиг. Тэгэл уйлангуйтэй л хажуудлах нь найзууд ч юм охин шиг уйлдаг байгаа. Гэж амар тэгж ярьдаг. Тэрнээсээ болоод мэдрэмжээ нуух гэдэг. Энэ үед яг дотны найзтайгаа ярилцаад үзэх нь зүгээр юм болов бас. Эрэгтэй найзтайгаа тий. Яг л бөөнөрөө яг юу тулж байгаа мэдж байгаа. Тийм болохоор хитнээ нуумаар байвч гэсэндээ эрэгтэй найзтайгаа жоохон ч юм уу ярилцаад үзэх хэрэгтэй болов. Ямар ч гэсэн өөрийгөө тусгаарлахгүйгээр тэгээд итгэдэг хүнтэй замаа тэгээд ингэ бодчихоо гэж бодохгүйгээр сэтгэлээ худалж тавьж гарах хэрэгтэй байх нэ. За баярлаа. Тэгээд цагтлынхаа эзэндээ сандаж хэлгээд яг нөгөө үүрээ маань бас хэлсэн. Сэтгэл зүйч маань хэлсэн нөгөө нэг эргээд дуулцах гэд. Тэр бол яхаа одоо цагтлаас уншаад магадгүй одоохондоо тэр хүн салж байгаа хүн маань ярилцахыг хүсгүй байж магадгүй, цутааж иж магадгүй. Гэхдээ ингээд цаг хугацаа өнгөрөөд өөрийгөө хөгжүүлээд явж итэл ингээд сэтгэлийн мохортойгоо тэр асуудлаа эргээд одоо уулзаад ярилцах цаг хугацаас байл гой зориглоод яа. Тэгээ нөгөө closure гэж ярьдэн шүү дээ тий. Closure нь юу вэ? Нөгөө нэг ярилцаад яг юу болох байгааг мэдэж авах. Яагаад энэ харилцаа дуусч байгаа гэдэг мэдэж авах. Тий. Юу нь болохгүйсэн бол яасан бол. Ингээд гинт харилцаа дуусглаа гэдэг чинь нэг юм болохоо болцсон. Тэгэхээр тэр хүн надад хэлээг байх юм бол би ингээд яатсан бол надаас болсон юм бол юунаас болсон юм бол ингээд мэдгүй төрөгдөл амар үүсэж штэ тий. Энийг яг closure гэж хэлдэг тий. Тэгээд ер нь авсан тохиолдолд хүн хүлээн зөвшөөрөөд move on хийх боломжтой болно гэсэн үг. За дараагийн цагтл маань би найз залуутайгаа үерхэд нэлээд хэдэн жил болж байгаа юм л да. Тэгсэн хэдэн сарын өмнө санамсаргүйгээр найз залуу маань өөр хүнтэй харьцаж сторид нь байнга хариу бичиж байгааг мэдсэн. Тэрийг нь мэдснээс хойш байнга утсыг нь шалгаж ийшээ тийшээ явлаад ихт нь яах гэж гих мэтэр шалгаадаг болсон. Тэрийг нь мэдэхгүй л бол санаа амархгүй нэг л тийм бүрэн идэх итгэлээ алдчихсан гэх юм уу да. Дээрээс нь инстаграмаар хөөхөн охтуудыг дагаж зураг дээр нь зүрх дарж байгааг харах болгоно. Тэр нөгөө охтуудтай нь өөрийгөө харьцуулж, элдв янзаар дотроо ургуулж бодоод тогтургүй хартай найз охин болоод ховирчглаа. Найз залуутайгаа 2-3 удаа ярилцаж үзсэн. Гэтэл миний сэтгэлийг юу ч биш юм шиг хүлээж авч би л тэнэг хартай буруугаар ургуулan боддог найз охин болж дууссан. Надад хайртай юм бол тэгж илүү дутуу охид харахгүй миний сэтгэлийг хүндэтгэн үзэж баймаар юм аа. Энэ асуудлынхаа шийдлийг яаж болохоо мэдгүй үнэхээр хэцүү байна. Найз залуутайгаа суунаа гэж боддогч нэг л итгэж чадахгүй байна. Яаж өөртөө итгэлтэй болох хартгаа болох вэ? Та бүхэн энэ цагтл маань заавал хариулж тус болох байхаа гэд бичсэн юм шүү. Баярлаа гэж. Цагтлын эзэн маань үнэхээр хэцүү байхаа нөгөө хосын харилцаа суунаа гэж боддог гэдэг чинь. Гэтэл яг иймэрхүү зүйлс болоод идэг. Тэгээ сошиал медиас гарч ирсний хүмүүсийн харилцаанд маш ихээр нөлөөлж юм. Тэгээ өөр өөртөө хандлагч гэсэн маш их докторгүй хямралтай болгож байгаа юм шиг харагдсан. Бас яг тэр асуудал бол энэ цагтл дээр харагдаж байна. Тэгээд цагтлын маань эзэнд зориулж үрээ маань. За ямар тач бид нароо захиа хэлгээс нь үнэхээр баярлаа. Үүсээд байгаа нөхцөл байдал ерөнхийдөө өөртөө итгэлт чинь нөлөөлж байгааг амар ойлгож байна. Гэсэн хэдиж ямар ч нөхцөлд өөрийгөө үнэлэх үнэлэмж
гадаад орчноос буюу ямар нэг үйл явдал хин нэгэн хүнээс хамаарахгүй байж чадвал тулгарх асуудлыг ер нь зөвөр шийдвэрлэх ер нь амар тусалдаг гэх юм уу та. Өөрөөр хэлэх юм бол ямар ч үед юу ч болсон бай өөрийгөө үнэлэх өөрийн чинь үнэлэмж тогтвортой эерэг хин нэгэнтэй харьцуулаагүй байх хэрэгтэй гэх юм уу та. Тэ? Яг одоо нөгөө тохиолдод байгаа асуудал бол танаас болоод байгаа асуудал биш. Харин маш тусдаа зүйл гэж харах юм уу та. Нэг талд асуудал нь нөгөө талд нь та байгаа бөгөөд хооронд нь асуудлыг хамааралтай байхгүй гिचих хэрэгтэй. Ингэж чадвал илүү хөнгөн санагдах болно. Түнчлэн аливаа ямар нэг харилцаанд хувийн орон зай гэж байдаг шүү дээ тий. Өөрийнхөө ч юм уу тий найз залуугийнхаа ч хувийн орон зайг хүндэтгэж байх нь зөв юм болов гэж бодож байна. Түүний талаар одоо бүхний мэдэх нь аль алиндаа таагүй сэтгэл үүсгэж магадгүй. Тэгээд бас дээрэс нь тийм таагүй сэтгэл тийм үүсгэж үлдэхээс илүү үр дүн авчрахгүй юм болов уу гэж бодож байна л доо. За та одоо түүнийхээ юуг ойлгож юуг хүлээн зөвшөөрч чадах болон чадахгүйгээ тодорхой болгоод өөртөө хэмжүүр хязгаар тавиарай гэж хэлмээр байна. Гэхдээ одоо дараагийн асуултыг тухайга бас бодох хэрэгтэй болов уу гэж бодож байна л доо. Тэр асуулт нь болохоор дараагийн удаа асуудал үүсч хэмжүүрээс давж байгаа бол яах ёстой вэ? Заримдаа одоо ингээд таны шийдвэрлэж чадах, заримдаа шийдвэрлэж чадахгүй асуудлууд байдаг шүү дээ бидний тий. Тэнгууд та ямар асуудлыг өөрийн хүч оролцоод байгаа шийдвэрлэх боломжтой вэ? Та ямар асуудлыг өөрчилж шийдвэрлэж чадахгүй вэ? Гэдэг байна. Эдгээрийг бодоод найз залуутайгаа ярилцаад харилцан ойлголцол зөвшөлтөл хүргэхийг юм хичээх хэрэгтэй. Бид одоо нэг хил хязгаараа тавьдаг шүү дээ тий. Энэ болохгүй байна. Энэ болж байна. Ялангуяа усын харилцаан дээр хил хязгаар бол маш сайн байх хэрэгтэй. Таны хил хязгаарыг та ингээд хэлсэн байж тээ манай захиа явуулсан хүн маань найз залуутаа эн чинь ингээд таглахдахгүй байна гэдэг чинь та хил хязгаараа тавьж өгсөн байна. Тэгэхээр сайн байна тий. Тийм. Тэгэхээр таны хил хязгаарыг тэр хүн хүндлэхгүй байна гэдэг чинь та магадгүй энэ харилцаагаа дахин бодож үзэх ёстой болов. Тэ. Таны сэтгэлийг ойлгохгүй байгаа бол ерөнхийдөө бол энэ яг ямар үр дүнтэй харилцаа вэ? Хэрвээ хин нэгэн таны одоо мэдрэмжийг үл томсорлоод таны санаа юу ч биш гэж хүлээж авч байгаа бол энэ харилцаа танд үнэхээр таатай байна уу гэдэг эргэлзүүлэн бодох хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ байхад итгэл бол хамгийн чухал зүйл байдаг шүү дээ. Гэхдээ итгэл нь зөвхөн таны үүрэг биш. Энэ бол хоёр хүний хоорондын харилцан ойлголцол. Хэрвээ та өөрийгөө байнга сэтгэлээр унаад хартаад өөрийгөө доош нь хийж байна гэж мэдэрч байвал энэ харилцаа танд хэрэгтэй юу гэдгийг дахин тунгаах бодох хэрэгтэй. Тэгээд энэ бүхнээс одоо гарах хамгийн ихний алхам бол өөрийгөө илүү сайн ойлгох явдал. Тэ. Заримдаа бид ганцаараа шийдвэр гаргах гэж хичээхдээ улам их төр хөтөлд ордог л доо. Тэгвэл таны одоо ингээд мэдрэмж хитрхи хүн санаатаа удирдахад хэцүү байвал найз нөхдөйгөө ч юм уу сэтгэл судлаачтай уулзаад мэргэжлийн тусламж бас авах боломжтой байдаг. Энэ нь болохоор өөрийнхөө сэтгэлийн байдлыг хөнгөн үзэлгүйгээр дотроо байгаа бүхнийг мэргэжилтэндээ хуваалцаад илүү гүнзгий ойлголт авах боломжтой байдаг. За тэгээд ер нь бол та найз залуугийнхаа хийх үйлчлийг хорих боломжгүй. Заах боломжгүй. Удирдах боломжгүй. Тий. Бас нэг харах ёстой зүйл өнцөг нь болохоор тэр хүн бас одоо нөгөө тусдаа нэг хүн байхгүй юу? Удирдлаганд орох боломжгүй. Тий. Хүүхд шиг ингээд заагаад ингээд хязгаарлах боломжгүй. Тэгэхээр хоёр талын бол сэтгэл үнэхээр байгаа юм болов уу? Тэгээ найз залуухаа чат руу нөрөөд тэгээ өөр хүнтэй стори бичиж байгаа юм. Сторид нь хариулж байгаа харчихсан. Тэгээд яг гарах га тэнгүү тэр охтод руу явах гэж гэж айгаад хэмдээ сандраад байна гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ яг нөгөө хайрын хэлбэр юм шиг хүмүүс аяг бас боддог нөгөө хайртай бол хартай гэдэг шүү дээ. Тэр наснийхаа нөгөө нэг айгу
өөрлөгөө тунгааж харуул их тодорхой болж ирдэг. Мэргэжлийн хүнтэй уулзвал илүү нөгөө мэдрэмж айдсууд нь ялгараад ирдэг. Тийм шүү аа тий. Тийм. Ер нь сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг болохоор сэтгэл судлаач таныг инктиг гэж зааж өгөхгүй. Харин таныг зөв зам руу явуулахад чиглүүлж өгдөг. Зөвхөн та өөрөө тэр ажлаа хийх ёстой. Тэ танд ямар байна? Яаж ийн гэж таны бүх сэтгэлийг сонсоод тэгээд таныг ингээд хамтд нь хуйлаа одоо ингээд хамтдаа зөв зам руу явах гэж ингээд чиглүүлдэг болохоос шууд ингүүл тэнд хүрнэ гэж бол хэлэхгүй. Таныг тэнд аваачихгүй гэсэн. Та өөрөө л тэр ажлаа хийх ёстой. Тийм болохоор сэтгэл зүйн зөвлөгөө ч юм уу тий авч байгаа тохиолдолд дотроо байгаа бүх юмаа уудалж ярих ёстой. Тэгжиж ингээд танд одоо юу гэмдэ гол хүчин зүйл биш үж болно тий таны ингээд ярьж байгаа зүйл өдөр тутамдаа хийж байгаа зүйлээ ярихад танд нэг чухал биш гэж магадгүй л дээ. Тэгэхэд сэтгэл зүйч маань сонсоод илүү тийм ингээд яг ингээд өдөр тутамдаа болж байгаа зүйлээс ч юм уу тий таныг ямар байгаа гэдгийг мэдэх боломжтой. Тэгээд хамтдаа яг арга зам хайж болох боломжтой болно гэсэн үг. Загтал дээр харангууд найз залуутайгаа сууна гэж боддог. Тэгэхээр яг үерхлийнхаа явцад яг зүгээр миний хувийн зүгээс юм уу харахад иргэн тойрны ер нь амьдрал дээр харангууд суун гэж одоо гэр бүл төлөл нь энэ хүнтэй одоо насаараа хамт байна гэж бодох нь бас айгүй сайхан боловч нөгөөтэйгүр маш их том хүлээлт маш тодорхойгүй байдлын өмнө айгүй хүчин өгсөж байгаа юм шиг бас айгүй мэдрэмж төрж байна. Тэгэхээр бас нөгөө нэг юм юу хэмтэй яг одоо яг байгаа нөхцөл байдал харилцаагаа айгүй үн зүгээр харах нь бас айгүй зүгээр шүү. Тэгээд тийм харилцаагаа дахиж бодож үзэх нь бас өөртөө итгэл өөрийгөө бас нэг сонгож байгаа хэлбэр. Тийм. Тэгээд дээрэс нь хурмаа хийн гэж бодож байгаа зүйл нь зөвхөн захиа бичиж байгаа хүн маань өөрөө тэгж бодож гинэ үү? Найз залуу нь бас тэгж бодож гинэ үү? Зөвхөн нэг талдаа л хурмаа хийн гэж бодож байгаа тохиолдолд энэ нас л нэлээ тийм сэтгэлийн шарах магадaltaй. Төгсгөл болох магадaltaй юм болов гэж бодож байна. Гэхдээ яг бид нар одоо ганц захидал хүлээж аваад тэр хүний амьдралыг таашгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юм хүл хосуудын хоорондын хүлээлт айгүй маш чухал юм шиг. Тийм. Хүлээлтээ ярилцаад ерөөд бол гаргаж ирэх нь маш чухал. Safe Space podcast-ийн маань 2 дахь дугаарт ирүүлсэн 2 цагтлыг уншиж дуусглаа. Тэгээд яг ингээд 2 цагтлаа нийлүүлээд яг харах юм бол бас нөгөө нэг юм хосын харилцаагаа нэг тал руугаа шийтгээд ч юм уу эсвэл яг энэ дундаа ингээд айгу нөгөө хүнтэйгээ бас харьцаж чадахгүй байгаа өөртөө зөрчилдөж байгаа юм жоохон төстэй дүү цагтлууд байлаа. Тэгээд 2 цагтлаа базаад бас сэтгэл зүйчээс асуумаар байна л да. Одоо нөгөө нэг сэтгэлийн шарах гэдэг үг бас их тийм дурдагдлаа гэх юм уу? Одоо яг сэтгэлийн шарахтай ингээд яг тэрийг шийдвэрлэхгүйгээр яг ингээд байгаад нуугаад хүмүүс жаргалтай харагдаад ч юм уу тэгээд ганцаардах үедээ шийдвэрлэж чадахгүй явж байгаа олон хүмүүс байгаа. Тэгэхээр яг энийг удаан байлгах нь цаашдаа одоо ямар үр дүнд хүрэх вэ гэх юм уу? Сэтгэлийн шарахыг ер нь заавал идэх хэрэгтэй юм уу? Яг сэтгэлийн шарахтаа удаа явж байгаа тохиолдолд нийгмээс ерөнхийдөө зайгаа барьж эхэлдэг. Хүнд итгэл нь байхгүй болдог гэх юм уу та. Тэгээд дараагийн одоо харилцаанд нь илүү их нөлөөлдөг. Энэ дээр итгэхийг үнзгээрээд ингээд явах юм бол бас сэтгэл готрал сэтгэл төвшөрийн шинж тэмдэг илэрх магадaltaй байна. Тийм сэтгэлийн шархаа ер нь бол яг цаг алдахгүйгээр айгу эдгэж явах хэрэгтэй. Тэр нь цаашдаа амьдралтай нь хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгээ миний сүүлд хэлмээр байгаа зүйл нь болохоор 2 цагт хэлхээс хүн болон манай подкастыг сонсож байгаа бүх хүмүүстээ та ганцаараа биш шүү. Тэгээ өөрийгөө хүндэлж үн цэнэ мэдэрч өөртөө итгэлтэй байх нь таны хамгийн чухал үүрэг юм шүү гэдгийг хэлмээр байна. Би бас мөн 2 цагт явуулсан хүмүүс болоо ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүс тандаж хэлэхэд ямар ч харилцаа байсан өөрийнхөө одоо сэтгэл хамгийн чухал шүү. Та ганцаараа биш шүү. Тэ. Тэгээд эргэн тойрныхоо байгаа бэлтгэж найдаж болох үндэ сэтгэлээ уудлаарэ. Өөрийгөө бити хан хэрэмд нууж цаажлаарэ. Сэтгэлийн аюулгүй орон цаг олоорой. Бүтээрэй чи. Хэлмээрэн, уриалмаар байна. Тэгээд энэ дугаар маань
safe space нь болж чадсан болов гэж одоо найдаж байна. Safe Space podcast-ны маань дараагийн дугааруудад захидал ирүүлэхийг хүсвэл Safe Space podcast-ийн Instagram хаяг руу болон Positive Daddle-ийн email хаяг руу бичиж явуулаарай. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа. Баярлалаа.